Стратегийн чухал салбар хязгаарлалт бол ас бүс нутагт нийтийн хэрэгцээг хангахын тулд төрийн өмчт компаниудын оролцоо шаардлагатай байдаг гэдгийг эдийн засгийн хөгжлийн төвийн судлаач Буд Аян Овч тодтогч байна. Төрийн өмчт компаниудын хөвчлөл оролцооны талаар ярилцсныг энэ хэсэгт хүргэж байна. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш баярлалаа. За одоо төрийн өмчт компаниудыг хөвчлөн Монголын өргөнгийн биржид одоо листед болгоно гэд нэлээд эртнээс бол 20 орчим компани нэр бол аль эрт гарцсан чагсаалт явуулж байгаа. Тэгээд яг энэ цаг мөчид ер нь олон улсын жишгээр харах юм бол олон улсын одоо томоохон компаниуд, төрийн өмчт энэ компаниуд тэг засаглалын зарчим аяг яаж хадгалж авч явж байна. Ялангуяа Монгол шиг одоо уул уурхайн салбартаа түшгэлсэн компаниудтай харьцуулаад улс орнуудыг одоо харьцуулаад харахаар ер нь боломж байгаа юм. Яг бидний судалгааны хүрээнд харахад бол бусад орнуудаас яг иймэрхүү адилхан кейсүүд бас байсан байлаа. Тэр өөрөө одоо маш их компани бүрдүүлсэн. За тэгээд энийг яаж зөв менежментийг хийх вэ гэхээр хамгийн түрүүнд бол компани засаглалын асуудал байсан. Тэгэхээр төрийн өмчт компани өөрийнх нь үндсэн зорилго нь өөрөө төрийн үндсэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баялагийг бол одоо доктортой нийтэд хүртээмжтэй байдлаар бий болох байдаг. Тэгэхээр нөгөө төгөр одоо манайх шиг бас ийм стратегийн салбар бүхий улсууд бол бий л дээ. Жишээ нь Норвег гэх юм уу тэгээд бас мөнгө, нефт, одоо хий, газ, за тэгээд нэг уул уурхай түшгэлсэн ийм салбарууд бас байсан. За тэгээд тухайн төрийн хэд оролцоог, төрийн төлөвлөлийг хэд одоо бөөгнөрлөх бус яаж ингэж тэр оролцоог хязгаарласан бэ гэхээр юуцсан хамгийн түрүүнд бол нийтэд IPO бол зарлж ирсэн байлээ. Жишээ нь Equinor компани бол 2001 онд Ослогийн хөрөнгөний бирж болон одоо Нью-Йоркийн хөрөнгөний биржд бол 17.5% хувьцааг бол олон нийтэд бол ил зарласан. Үүгээрээ юу бий болсон гэхээр оролцогч талуудын нэмж хувьцаа эзэмшигчдийг илүү болгосноор нөгөө ил тод байдал, нөгөө ил тод тайлагнал тэгээд нөгөө төгөөр яг үндсэн зарчмын асуудлуудыг бол шийдэжсэн. Тэгээд тэр дотроо бол одоо тузын бүтэц, тэгээд тузыг хэрхэн томилох, нөгөө төрийн төлөөллийг хязгаарлах төр өөрөө бодлогын түвшинд бариад үйл ажиллагааг бол илүү хөвчилж бүр стратегийн одоо тэр түншлэлийг бол бий болгож ирсэн ийм кейс судалгаанууд бол гарч ирсэн байгаа. Яг уу эдийн засгийн одоо юу гэдэг дийлэнх хэсгийг ялангуяа одоо бизнесийн идэвхжил бол дийлэнх хэсгийн төрд одоо ногдож байна. Төрийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад те төрийн өмчийн хариалтай компаниудад ногдож байна. За ер нь хувийн хөгжлийн орон зай байхгүй боллоо гэдэг асуулт гарч байгаа шүү дээ. Тэгээ та бүхний хийсэн судалгаагаар энэ асуудал яг бодиттой өмнө бидний өмнө тулгарч байгаа асуудал мөн үү? Энэ асуултанд хариулж чадхаар хэмжээний одоо үр дүн гарсан уу? Яг нь бидний хийж байгаа судалгаа нь бол ерөнхийдөө бол одоо эхний түвшний судалгаа хийж байгаа. Тэгэхээр эхний түвшний судалгаа гэдэг нь маань өөрөө яг ер нь яг төрийн өмчт компани засаглал нь ямар байдгийг, бүтцэн нь ямар байдгийг, тэгээд ер нь зах зээлд яг ямар оролцоотой байх хэрэгтэй юм бэ гэдгээр нь гаргаж ирсэн. За нөгөөдөөр бол төр өөрөө ягаад энэ компаниг бий болгож байгаа гэхээр илүү тийм стратегийн ач холбогдолтой салбар болон одоо нөгөө бүс нутг руу одоо хязгаарлагдсан бүс рүү бас ингэж нийтийн одоо тэг хэрэгцээ хангахад бол төр өөрөө тодорхой хэмжээний бол тэр салбарын өрөөнд бол үйл ажиллагаа явуулдаг юм байлээ. Тэгээ тэр хүрээгээр харах юм бол яг одоо жишээ нь хувийн хвшлийн компаниуд гэсэн бүр наслагдсан бүсэд одоо жишээ нь эрчим хүч байхгүй ч гэдэг юм уу, зам тээвэр байхгүй ч гэдэг ч юм уу. Тэгээ тийшээ бас хувийн хвшил шууд ороход бас хөрөнгөний асуудал бол зөндөө байдаг. Тэгэхээр тэгвэл төр нь өөрөө нөгөө үндсэн зорилгын хүрээнд нөгөө нийгмийн баялагийг эргэтгэж гэдгээрээ тэр бас асгцсан бүсүүд рүү ингэж том хэмжээгээр харж бас төрөмч компанийн олон улсын бас нөхцлөөс харахад яг ийм чухал стратеги ач холбогдолтой тэр секторуудад бол өөрсдийн бол үйл ажиллагаа бол явуулдаг ийм судалгааны тэм танил харьцуулт гарсан. Өөрөөр хэлэх юм бол зарим одоо салбаруудад бол төрийн өмчт компани байх нь зайлшгүй гэж үзэж байна энэ судалгааны үр дүнгээр. За яг зайлшгүй гэж бас болно. Энийг бол үндсэндээ нэг OECD-ийн бас зарчмын асуудлаараа харахад төрний өөрөө бол яг эзэмшлэл бол нэг 3 хэсэгт бол байгаа тийм ээ. 100% төрийн өмчт төрийн өмчийн оролцоотой гэдэг нь бол нэг 50 гаруй өөрсдөө гэсэн 50 гаруй өгдөг чинь яг бодлогын чиглэлөөрөнд мандат зүгээр төрийн өмчийн ингийн оролцоотой нэг 10-аас 20% үлдсэн нь бол хувийн явж. Энэ маань юу гэж байна гэхээр төр өөрөө зөвхөн хяналтын багцаал аавна. Тэр нөгөө ил тод байдлыг шаардна, нөгөө жил бүрийн тайлагнаа шаардна, үйл ажиллагааны тайлагныг шаардна, яг зорьсон зорилтод хүрсэн үү хүрээгүй юу гэдгийг нь бол тодорхой хэмжүүр үзүүлэлтээр KPI-аар үнэлж гэдэг юм уу. Удирдлагын бүтцээсээ
эхлээд ингээд нөгөөний хараад бус гişүү. За ингээд нөгөө үйл гүйцэтгэх удирдлага ингээд энэ зарчмын дагуу ингээд шатлсан зарчмаар явж иж нөгөө хүсэж байгаа тэр бүх нөгөө ил тод байдал нийтдэх нөгөө үнц нэмэгдүүлэхийн зарчмын асуудлууд шийдэж исэн юм кейс судалгаа байна. За. Тэгээ өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа.